Хай, орой минь. За би одоо усанд орж гараад байж байна. За ингээд өөрөө хэрэгэлдэг скинийг хөвөнд маш сайн шингээсний дараа зориултын юм саунд хийгээд хөрөвчөндөө ичдэг. За тэгээд ийм хүтэн байсан дээр нь гаргаж ирээд арьсаа нэг удаа сайн ингээд дотроос нь гадагшаа хөнгөн арчаад өөрөө алчууранд байгаа ч юм уу те ийм тоос нцроос бас энэ зэрэг тоос нцэр алдсан байж магадгүй. Тийм болохоор ингээ арсны 3 дахь бас юм цэвэрлэгээ болж өгдөг. Давхар арс маш гоё чийгшүүлдэг байгаа. За ингээ сайхан шингээснийхаа дараа өөрийнхөө хэрэглэх маскыг тавьж болно. За өнөөдөр болохоор Атестригийн 5 төрлийн маскнасаа цагаан өнгийн одоо маскыг хэрэглэе. Газар унгачлаа. За цагаан өнгийн маскыг хэрэглэе. За энэ маск маань дотроо болохоор чинь одоо цагаан үр орсон. Давхар одоо хуухуба ойл орсон байгаа. Арсыг маш сайн одоо өнгийг нь сэргээж өгөхөөс гадна арсыг айгуу гоё цайруулж арсыг айгуу гоё тийм гэрэлтүүлж харагдуулдаг. За энэ маскыг тавьсны дараа арс маань нэлээд гоё юм юу хэмдэ ийм цайрсан мэдрэмж ингээ авдаг. Давхар энэ одоо маск маань гуйжуулдаг байгаа арсыг. Тэгэхээр 7 хоногт ерөнхийдөө бол 2 удаа тавихад болно. За эмзэг арстай хүмүүсд бол зүгээр 1 удаа тавихад болдог байгаа шүү. За тэгээд би гоё арсаа цайруулмаар байна. Арсаа гоё өнгөлөг болгомоор байна. Давхар бас арсаа гуйжуулмаар байна гэх юм бол энэ маскыг 7 хоногт 1 удаа хэрэглээрэй. 1-2 удаа. За тэгээд энэ маскыг хэрэглэхэд ерөнхийдөө бол арс хуурашаад арсыг ингээд угаа эмзэг болгоод байдгүй. Над чиг одоо эмзэг арстай хүн ч гэсэндээ хэрэглэхэд болдог. Ингээд сайхан нүүрэндээ жигдэхэн зузаахан ингээд түрхээд өгөрөө. За ингэж түрхснийхаа дараа 7 минутын дараа хүтэн бүлээн усаар сайхан зайлаад угаачин савндах шаардлагагүй. Тэгээд дараа нь өөрийнхөө одоо хэрэгэлдэг скин care-ийнхаа одоо скин рушон одоо юу гэдэг эссенц тос эдрээгээ түрхээд унтдаг байгаа шүү. Ерөнхийдөө бол бүх төрлийн арсанд тохирно. За тэр тусмаа манай Монгол эмэгтэйчүүд ингээ сэвхтэй ч юм уу те одоо толготой ийм цайрахыг хүссэн тийм эмэгтэйчүүд бас маш гоё таардаг байгаа. За тэгээ 7 минутын дараа угаана. За угаасны дараа арс айгүй гоё юм өнгөлөө тийм болсон мэдрэмжийг авнаа. За баярлалаа. Сайхан амарцгаарай.